иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автобусын хүлээлт өгсөн. За Баян-Хонгор аймгийн Баян цагаан сум соёлын шин төвтэй боллоо. Тус төв нь 250 хүний суудалтай сүүлийн стандартын дагуу баригдсан юм байна. 60-70 оны үед баригдаж ашиглалтанд орсон сумдын барилга байшин өдгөө ашиглалтын хугацаанд дуусч иргэдийн эрүүл аюулгүй байдалд сөргөр нөлөөлж эхлээд байгаа. Тиймээс тэдгээр барилгуудын нэг хэсэг нь болох сумдын соёлын төвийн байрыг шинжлэх асуудал нэг нэгэрч болов шийдэгдэж байна. Энэ удаад Баян-Хонгор аймгийн Баян цагаан сум шин соёлын төвтэй боллоо. Амжилттайгаар одоо сүүлийн жилүүдэд бас ажиллаж байгаа ийм сум байгаа. Танай сумын засаг дарга бол бид нартэй байнга харьцаатай холбоотой байдаг. Өнөөдөр бол яг энэ соёлын төвийн нээлт болж байгаа. Цаашдаа бид нар олон юмны одоо нээлтэнд ингэж оролцож байхын үлзээтэй эрүүлгийг дэвшүүлье. Ингээ соёлын төв маань Баян цагаанчууд та бүхэнд олон соёлын одоо үрийг тариасаа гэж хүсье. За Баян цагаан сумын амар буянт бүсийн соёлын төв нь 250 хүний суудалтай орчин үеийн шаардлагад нийцсэн соёлын төв гэдгээр онцгорч байгаа юм. Тиймээс соёл урлагтай холбоотой мөн хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой болсныг сумын засаг дарга нь хэлж байна. Амар буянт бүсийн төвийн соёлын төвийн барилгыг баталж өгсөн. За тэгээд энэ онд бол энэ тендерт нь Боловсрол цаашин ухааны яам дээр зарлагдсан тендерт нь хөхөрдний их гэж манай Баян-Хонгор аймгийн компани шалгарч энэ барилгыг ашиглалтанд барьж дуусгаад ашиглалтанд өгөө сая улсын комисс ажиллаад явлаа. Ингээд өнөөдөр энэ сайд маань энд ажиллаж байх, орон нутгад ажиллаж байх энэ хугацаа бас манай соёлын төвийн нээлт хийх энэ хугацаатай давхцаж дээр нь бид бас энэ сумын одоо ирээдүйн хойш үе болсон 35 хүртэл насны залуучуудын чуулга улсыг зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагаа бас хамт энэ соёлын төвийн нээлтийг хийж байгаа. Тус соёлын төвийн нийт өртгөн 790 сая төгрөгийн байна. Санхүүжилтийг улсын төв суулган батлууж барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Цэнийг мэд Ганбаяр Мөнхбаатар.